Өнөөдрийн дугаараараа би бас бүсгүйчүүдэд зориулсан нэг дугаар бэлтгэсэн байгаа. Энэ юу вэ гэх юм бол Dark Feminine Energy. За Dark Feminine энергитэй бүсгүйчүүдийн талаар болон хэрхэн тэрхүү энергийг сэргээх вэ гэсэн талаар ярилцгаая бүгдээрээ. За юуны түрүүнд бүгдээр ирсээ бүртгүүлээ лайка дараа subscribe дарж амжааг бол дараад өгөөрэй. Тийм бол манай channel-ийнх маш их баярлал болно шүү. За тэгэхээр эмэгтэйчүүд бид байглаасаа light болон dark гэсэн хоёр feminine energyтэй энергитэйгээр одоо ингэж төрсэн байдаг. Ерөнхийдөө бол яг энэхүү хоёр энергийг яг ямар энерги гэж хэлээд байгаа юм бэ гэдгийг та бүхэндээ биелж өгье л доо. Гэгээлэг эмэгтэй буюу одоо light те feminine energyтэй бүсгүйчүүд маань ихэвчлэн гинэн итэмтгий тийм гэрэл засруулсан бусдыг нэн төрөнд тавьдаг романтик илүү тийм зөөлөн бусдыг халамжлах тийм талтай байдаг бол dark feminine energyтэй бүсгүйчүүд маань ямар байдаг гэх юм бол илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, үн цэнтэй, бусдыг сорнос мэд татах чадвартай, илүү тачаанга байдаг байгаа юм. За тэгэхээр юу вэ гэх юм бол бидний мэдхээр энэхүү light feminine энергид харуулсан одоо тийм бүсгүйчүүдийг харуулсан бүтээл гэх юм бол Disney-ийн гүнжүүдийг бол хэлж болж байна. Харин dark feminine энергитэй одоо тийм одууд олонний танил гэх юм бол мэдээж хэрэг Angelina Jolie, Monica Bellucci, Megan Fox, Nicole Kidman, Marilyn Monroe, Adriana Lima, Rihanna гэх мэтчлэн бас бүсгүйчүүд яг та бүхний толгойд ч гэсэндээ хингээ орж ирж байгаа байх. За яагаад эдгээр одууд энэ бүлэгт багтаж байгаа ч гэсэн та нар ч гэсэндээ бас яг надтай адилхан бодож байгаа байх. Тийм үү? За тэгвэл dark feminine энерги хэрхэн сэргээх вэ? Ингэснээр өөрийн амьдралаа илүү сайжруулж хүссэн бүхнээ өөртөө татах нэлээд том шинжлэлт болж байна. Бид байглаасаа эмэгтэй хүмүүс light feminine энергитэй буюу одоо бусдыг хайрлах, чин сэтгэл, гинэн итэмтгий гэд хөөрхөн гэд янз бүрийн одоо эдгээр энэхүү энергид агуулгаддаг одоо зүйлүүдтэй төрсэн байдаг. Dark feminine энергиэс сэргээх энэхүү энергийг бий болгох гэдэг маань юу юм бэ гэх юм бол өөрийгөө хүндлэх, үргэлж нэгдүгээрт тавих. Ингэснээр бусдыг бодохгүй одоо амиа хичээж бэртгчин болно гэсэн үг бол огт биш юм. Заримдаа чам таалагдахгүй байгаа зүйлд чи өөрийгөө золиослох ердөөсөө шаардлага байхгүй л гэсэн үг. За хэн нэгэн чамайг хийж чадахгүй, хүсэхгүй байгаа зүйлийг чинь чамаас хүслэе гэж бодъё. Хэрвээ чи үнэхээр л тэр зүйл чам таалагдахгүй одоо чиний цаг завыг чинь хийх юм өрөөд байгаа бол dark feminine энергитэй бүсгүй бол шууд л татгалзна. Гэхдээ одоо ирээ цээргүү маш одоо ийм бүдүүлэхэр биш. Зүгээр маш илтгэхнэр энэ хүсэлтэнд чинь баярлаа. Гэхдээ уучлаарай би чадахгүй баяртай. Тэгэл болоо. За dark feminine энергитэй байна гэдэг маань одоо байна гэдгийг эргэтэл эсвэл одоо саяны хэлсэнчлэнтэй бүдүүлэг байна гэж юусэн огт ойлгож болохгүй. Чи зүгээр нэг одоо нэг pick me гэсэн огтуд байдаг. Тийм биш байгаагаараа л одоо ердөөсөө зүгээр байгаагаар чинь л бус чам татагдаж бусдыг чи өөртөө татаж одоо байгаагаар чинь бусад хүмүүс чамайг хүндлэх болно. Яагаад гэвэл чи өөрийгөө хүндэлдэг, чи өөрийнхөө үн цэнтэй гэдгийг мэддэг учраас одоо чи амаараа ердөөсөө хилээ тайлбарлаад хүмүүст явуулах шаардлага байхгүйгээр тэд чамайг хүндэлж хайрлах болно гэж байгаа юм. За мөн dark feminine энергитэй бүсгүйгийн гаргах бас нэгэн үйлдэлийг та нарт зааж өгье. Жишээ нэгэн залуутай болцлоо гэж бодъё. Тэр залуу болцож байхдаа ямар нэгэн байдлаар чамайг үл хүндэтгэх эсвэл чиний дургүй зүйлийг хийлээ гэж бодъё. Ийм үед нүдээ тормолзуулаад, гайхаал, нүр атралдуулаад одоо эсвэл бүр хэрэлдэж ойрлох ямар ч шаардлагагүй. Dark feminine энергитэй бүсгүй бол зүгээр л хөмсгөө өргөхөд л хангалттай гэж байгаа. Чимээгүй байдал нь өөрөө маш их зүйлийг хэлж байдаг. Энэ үеэс тэр залуу чамтай эвгүй харьцаж болохгүй байна гэдгийг ойлгож аавна. Цаанаасаа чамайг хүндэлж биширж эхэлнэ. За мөн ийм энергитэй эмэгтэйчүүд рүү ирчүүд өөрийн мэдлгүй бүгд татагддаг. Бүгд шүү. Заавал гадаад үзмжинд тачаангуу уцалсан одоо тийм секси байхдаа гол нь биш. Түүний харц, биеийн хилэмж, бие авч явж байгаа байдал, эмэгтэйлэг байдал, ярьж байгаа яриа гэд бүгд тэдний хувьд төгс эмэгтэй шиг санагддаг. За бүгдээрээ бодоод үзье л дээ. Бид нар 10 жилд сурдаг байхад нэг манай ангийн хамгийн хөрхөн охин байлаа гэж бодъё.
Тэгээд тэр хамгийн хөөрхөн охин байдаг да одоо тэр охин руу зөндөө өөр хөөрхөн охтууд байсан ч гэсэндээ тэр охин руу л бүх хүүхэд гүйгээд байдаг. Яагаад бүгд дурлаад байсан байж таарах уу? Тэр охин бол өөрийгөө мэддэг, өөрийгөө хүндэлдэг, dark feminine энергитэй охин байсан байж таарж байгаа юм. Ирчүүд яагаад нэг л бүсгүй рүү бүгд гүйдэг вэ гэдгийг та нар мэдв үү? Яагаад гэвэл тэд үн цэнтэй зүйлийг өөрийн болохыг хүсдэг. Үн цэнтэй өөрийн болгосныхаа дараа тэр хүмүүс ирчүүд ямар мэдрэмж авдаг вэ гэх юм бол маш тийм үн цэнтэй хүнийг одоо зүйлийг шагналдаа авсан мэт тийм мэдрэмж авах гэж өөрсдийн одоо тэр байглаас заягдсан тэр байгалийн тэр амбууч зангаараа өрсөлдөгч зангаараа тэгдэг байгаа юм. За тэгвэл dark feminine энергитэй бүсгүүчүүд тийм амархан байдаггүй. Ёстол тэдний хувьд бол хүрч чадахгүй оргил шиг маш нууцлаг бас дэндүү хүчтэй энергитэй байдаг. Хамгийн гол нь эмэгтэйчүүд бид энэхүү энергиэс сэргээснээр тийм эмэгтэй болж чаднаа. Хамгийн түрүүнд та бүхэн маань дотроосоо эхлэх хэрэгтэй. Өөрийнхөө үн цэнтэй сэтгэл булаан бүсгүй гэдгээ үргэлж өөртөө хэлж байх хэрэгтэй. Чи хаа нэг газар эмэгтэйчүүд бидний нэг зуршлаг гэдэг шүү дээ. Хаал чи талент харна тэр үедээ харах болгондоо өөртөө хайртай гэдгийг, өөрийгөө хамгийн үн цэнтэй бүсгүй гэдгээ хэлж агаарай. Үг гэдэг бол маш хүчтэй. Үгээрээ өөрийгөө тэтгээд ингээд эхлэхээр өөрийн мэдлгүй чи өөрөө тийм хүн болж эхэлдэг. Айжмаар өөрчлөгдөн дэвж хэрэгтэй. Түүний дараагаас чиний хандлага чи өөрчлөгдөнө. За өмнө нь дандаа өөрийгөө хоош тавиал хэрэгтэй хэрэггүй хүмүүст хамаг энерги зарцуулдаг байсан бол одоо чи тэр бүх энерги зөвхөн өөртөө чиглүүлж эхэлсэн байна. Үүний дараагаас чиний үйл хөдлөлчин өөрчлөгдөнө. За би та нарт нэг бас Paris Hilton гэдэг да. Түүний хэлснийг үг гэдэг энэ надад их таалагддаг. Чи үргэлж үл үзэгдэгч титэм зүүсэн мэт алхал гэж байгаа байхгүй юу? Энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол хинч чиний дэргэд байхгүй байсан ч гэсэн чи өөрийгөө хайрлаж, өөртөө үн цэнтэй хайрцаж, өөрийгөө ингэж хүндэтгэлтэйгээр авч явснаар тэр чин чиний дадалчин болж хувраад удахгүй чи хорвоо дэлхий болоод хүмүүс чамд хэрхэн харьцах, хэрхэн хандаж, яаж өөрчлөгдөж байгааг харах болноо. Тийм учраас бүсгүүчүүд маань энэ үгийг цээжлээд аваарай. Үргэлж үл үзэгдэгч титэм зүүсэн мэт алхаж өөрийнхөө биеийг үргэлж титэм зүүсэн хатан хаан шиг авч яваарай. За тэгээд чи өөрийгөө хэрхэн авч явж байна? Хүмүүс чамтай яг тэгж л харьцна. Хамгийн гол нь dark feminine энергитэй энэ гайхалтай бүсгүүчүүд бол бусад чамтай муухай харьцсан ч өөрийнхөө хайрын сайхан энерги гаргаж өөрийгөө зовоож өөрийгөө доош нь хийдэг байгаа юм. Хинбэ гэдгээ мэддэг байхад ер нь хангалттай. Хинбэ гэдгээ мэддэг байхад тэгээд ч тэгж харилцах хүмүүс ч ер нь чамтай таарч гарч ирэхгүй л болов. За тэгэхээр өнөөдөр маш тодорхой бөгөөд товч бөгөөд та бүхэндээ энэхүү dark feminine energy-гийн талаар бол товчхон хүргэлээ. Мэдээж хэрэг маш олон бас ингээд дэлгэрүүлээд ярих зүйлүүд байгаа. Дарж хаад дугаарууд дээр ч гэсэндээ би та нартай бас зориулж бүсгүүчүүдэд зориулж бол бас ингээд хөөрхөн зөвлөгөөнүүд өгөөд явнаа гэж ер нь бол бодож байгаа. За та бүхэн маань сайхан дэмжиж өгөөрэй. За ингээд та нартай dark feminine энергиэс сэргээж та нар маань энэхүү энерги заавал сэргээгээрэй заяа. Сэргээж гайхалтай эмэгтэй болох тэр аялалдаа гарцаагаарай. Та бүхэндээ амжилт хүсье. Бүсгүүчүүдтэй хайртай шүү. Та бүхэнд энэхүү дугаар маань таалагдсан бол subscribe дараад, like дараад, share хийгээд өгөөрэй. Та нартаа сайн сайхныг хүсье. Баяртай.